singing right now. Feeling kinda nervous, starting things not really like me. Got a boyfriend, says he likes me, guess I like him. But it's funny, cause I'm not big on relationships, I'm more down for the flirt. All my friends say it's a problem, I'd just rather not get hurt. Cause I can't take my feelings and I can't trust my heart, so I never take my chances, cause I know I'll break apart. I hate the mushy shit and I tell it how it is and boom, I wish that I was kidding, but I'm not good at listening, so I don't want someone missing me. I'm so unpredictable, one day I'm irresistible, the next I hate myself, never good for someone else, so I try to stay away, don't want them dealing with my brain, but suddenly they got me folding, cause I only want him to hold me up, but I can't take my feelings and I can't trust my heart, so I never take my chances, cause I know I'll break apart. За тэгээд дормоосоо гараад хичээл рүүгээ гарч байна. Манай дормын гадаа ингэж харагддаг мопедо хайгаад явж исэн чинь буруу тийш явцсан. За тэгээд яг зөв тийшээ яваад эцэст нь мопедо олсон. Тэгээд мопедондоо суугаад би эхлээд өглөөнийхөө цаг ууя гэж бодоод гуанз руугаа явахаар шийдсэн. Тэгээд лаг мопедо унангаа бичлэг хий гэж бодсон чинь чадаагүй. Тэгээд ямар ч хийсэн өөртөө итгэлтэйгээр бичлэг хийх гэж оролдож байна. Тэгээд би болохоор төв цантиндаа ирсэн. Манай дормтой амир ойрхон байдаг учраас төв цантиндаа ирээд өглөөнийхөө цаг уусан байгаа. Эндээс ингээд өөрсдийнхөө идэх хэмээг сонгодог. Би энэ өглөө өндөг болон хуурсан будаа авсан. За тэгээ хичээлдээ явах гад замдаа ийм байна. Яг завсарлагын үеэр бүр үнэхээр төгжрөл болдог цаа. Тэгээ манай яг энэ удаагийн хичээл 3 давхарт байсан учраас 3 давхар руугаа гарах гад гидэн годон гэл явж байна. Хичээлийн дундуур ам яагаад ч цангаад идэг сквал толгоогоос сэргийхийн тулд усах хэрэгтэй гэдэг учраас ямар ч гэсэн усаа авч байна. Манай яг энэ барилга сургуулийн барилга болохоор юм нээлттэй байдаг. Тэгээ өвөл болохоор даардаг. Тэгээ 100 болохоор халуудсан. Гэтэ гоё юм аа. Тэгэл манай юм том лекцийн ер нь бол 150 хүүхдийн багтаамжтай. За энэ болохоор манай яг медиагийн үндсэн суурь хичээл байгаа. Яг энэ медиагийн үүсэл түүхийн хөгжлийн талаар яг энэ хичээл дээр ирсэн. Би ингээд яг хичээл дээр хичээлээ тэмдэглэж авахыг эрмэлцдэг. Тэг ямар ч хэсэг хийж байна. Тэг миний тэмдэглэл иймэрхүү болсон байна. Би ингээ Монголтын хамт тэмдэглэхгүй бол дараа нь харахаараа жоохон толгой эргээд идэг. Манай багш маань хичээлээ заасаар л байна. Хажуу талд маань маш бүрхэг өдрийн ханжав харагдаж байна. Тэгээд манай багш яг дүн гаргах том судалгааны том даалгавраа танилцуулсан. Тэгэл хичээлээ тараад бас л мопедо хайна. Тэгээд дорм руугаа л харна. Ярих өдөр бол төлөвлөгөө маш их байна. Өнөөдөр би эхний хичээлээ тараад явчлаа. Тэгээд одоо 11:35 болж байна. 1:30-аас public speaking буюу илтгэлийн хичээлтэй. Гэтэ илтгэлийн хичээл дээр бол хичээл орохгүй. Ингээд 2-7 хоног туваагдаад илтгэл тавьж байгаа хүмүүс би өмнө 7 хоног тавьсан учраас одоо энэ 7 хоног илтгэл тавих хүмүүсийг зөвөр сонсоход л болно гэсэн үг. Одоо ер нь цагтлан байгаа учраас жоохон хөнгөн юм бидмээр байна. Тэгээд юу гэдэг вэ гэдэг family mart гээд ирлээ. Явж банан авсан. Ороод лектенд ороод ирлээ. Ингэж хандж байна. Өнөөдөр жоохон өгүүлэрхэг өдөр байна. Гэтэ халуун байна. Тэгээд миний өмнөх блогуудыг үзчихсэн бол энэ болохоор манай дотор байр байгаа. Ингээд хажуу талдаа нийтийн галтгоотой. Зя. Би ингээд ганцхан хичээлийн дотор ингээд сампирчд юм бах та. Тэр хичээл надад үнэхээр ингээд сампиртал минь ингэж нөлөөсөн гэж үдээ. За одоо тэгээ сампирч яах вэ? Би өнөөдөр бол ариун их төлөвлөгөөтэй байна. Одоо яг 12 цаг болж байна өдрийн. Тэгээд би бол өдрийн цагаа банаатай тараг гэж тооцооллоо. Тэгээд энэ хар цамц жоохон зөхгүй байгаа юм санагдаад байна л да. Би энэ хар цамцыг бараг 2 жилийн дараа анх удаа өмсөж байна. Тэгээд нэг л сонио жин тайнд. Тэг гадаа гол нь дулаахан байгаа байхгүй. Би тэгээд дулаахан өдөр ингээд 5 хар хувцас өмсөж байгаа одоо жоохон дургуул байна л да. Гэтэ гол нь миний өмсдөг бүх хувцснууд миний хэртэй хувцсны сагсанд орсон байгаа. Болохоор би ингээд 100 хувцас өмсөе. Ингэчлээ энэ арай биеийн тогтой бас арай гэгээлэг юм байна. Энийг өмсгөө шидлээ. Энэ хувцсыг би бас
жиг өмсөөгөө санагдчихэв. Уул нь бол тарахтай банантай овёс гэдэг байхгүй да. За овёс маань бүр дууссан байв. Би ингээд 1 кг овёсыг 20 хоног эзэцэн үү? Бараг 20 хоногт 1 кг овёс эзэцэн юм шиг. Тийм учраас угаасаа өглөө эзсэн хоолндоо амар сатгалан л байгаа даа л да. Тийм учраас энэ бананыгаа хэрчээд би 3 бананыг 4 янаар авсан. Монголоор 2 янаа мөн би сая дээрээс авсан. Амар удаан бичлэг хийх учраас ягаад ч юм өчтөр оройг зүгээр ажиллахаар нэг өдрийн бичлэг хийх юм уу гэж бодоод бананы дүүлтлээ энийг маргааш үлээ. Тэгээд энэ дээрээ ийм тариг байгаа. Дээр нь so good. Oh, so good. Сайхан боллоорой. Бүр яг нөгөө нэг кейк шейк шиг амтдаж байна. Тэгэд нэг мэдээ гэх юм бол бид одоо энэ сургуулийнхаа буюу жижиг сургуулийн Монгол Оюутны холбоог байгуулсан. Мэдээж сошиал медиаг нь хариуцсан. Тэгээд бид хэд Facebook, TikTok, Instagram хаягууд нээсэн. Тэгээд Instagram хаяг дээр би болохоор одоо нөгөө хүмүүстэй гоё хамтарч агаад гоё рил бичлэгүүд энэ сургуулигаа танилцуулах болон дотоод үйл ажиллагаа, гадаад үйл ажиллагааныхаа тухай рил бичлэгүүнүүд оруулж эхлэе гэж бодож байгаа. Тэгэхээр нар гараад бүр нар гарч ирээ бас. Oh my god, it's so good. Гадаа бүр амар гоё юм. Бүр яа. Summer vibe. 先所决定，而是通过更多方面的信息以及真实的体验，逐步被重新认识。而这种现象，苦无思的历史被我们永远铭记，是无数普通人。他在匆匆前行的人群中，逆着人流向我们跑来，伸出手。官兵长眠于此。 Пэтиг ер нь зогсоолд оруулах, тэгээд зогсоолоос авах ер нь хамгийн хэцүү байдаг. Ер нь бол миний жоохон амар хэцүү байдаг. Oh my god. За тэгээд өдрийн хоолндоо дахиад бууз цаатай шүл хийж идсэн. Би бол турах зориг тавьж байгаа гэсэн ер нь жоохон хэцүү байгаа. Гэтэ ямар ч байсан чадхаараа үйлчлэхийг хичээж байгаа. Тэг ямар ч байсан янзын гоё шүл болсон. Араас нь бид хоёр өрөөний охин бид хоёр хувцас угаасан байгаа. Энэ бол бид хоёрын хувцас угаадаг өдөр байсан. Бид хоёр 3 дахь хувцас угаадаг. Учир нь бид хоёрын хичээлийн хуваар яг 3 дахь таардаг учраас хувцас угаадаг. Хамт угаачих юм бол мөнгөнд тэмнэлттэй байдаг. Тэгээд манай өрөөний усны төлбөр гарсан байсан учраас бас манай 0-оос ус алдаад байсан болохоор бид хоёр тэр асуудлаа шийдэх гээд ресепшн руугаа явсан. Тэгээд ямар ч байсан ашгүй засварчин ирээд бүхэл бүтэн 2 сар ус алдсан юмыг маань засаж өгсөн. Гэтээг үндэ ус алддаггүй л байсан юм билээ л дээ. Йоо, би бүр өнөөдөр ядраад эхэлчихлээ. Йоо, би сая илтгэлийн хичээлийг тарчаад гэртээ харих замдаа бүр баахан кампусынхаа зураг бичлэг хийчээ. Тэгээд хоол хийж идчихээ суужсэн чинь өрөөний охин орж ирээд угаасаа бид хоёр хувцас угаадаг өдөр байхгүй юу. Тэгээ хувцас угаачаад нөгөө нэг өөр дорм руу явж усныхаа төлбөрийг төлөөд тэгээ манай энэ угаалтуурны доотлох дандаа ус алдаад байсан байхгүй юу. Тэгээд засварчин дуудаж угаалтуураа янзлуулаад тэгээд болчлоо. Тэгээд одоо хувцас гарч авна. Манай өрөөний охин 5 бас ихээс юм авчаад ороод ирээ гэсэн. Тэгээ оронгууд орж ирэнгүүт нь гяс хувцас авчаад тэгэхгүй шууд нойд нь үлдээгээд тэгээд бүжгээ бэлтэн, бүжгнээсээ шууд өргөжүүлээд хятадалтай явна. Тэгээ орой орж ирээд хувцас хийх хэвчтэй. За тэгээд хувцаагаас авчаад бүжгээ бэлдсэн. Гэтэ бүжгийчээ бэлдэж хатны хийх бичлэг хийгээгүй. Гэтэ өмнөх бэлтгэлийн бичлэгийг хальт харуулчихъя. Би тэд соёлын өдөрлөгтөө зориулж Монгол бүжиг бүжгэлж байгаа. За тэгээд бүжгээсээ шууд өргөжлүүлээд оройныхоо хичээлд ирсэн. Манай оройны хичээл хятад хэл байсан. Бүр миний хамгийн дуртай хичээлийн анги бол энэ хичээлийн анги. Тэгээд
хичээл нь ерөнхийдөө бусад хичээлээ бодвол амархан байдаг. Яагаад гэвэл хятад хэл яг тийм тодорхой дүрэн байхгүй. Тэгээ арай хийж хичээлээ тараад чагаа ядарсан. Тэгээд ямар ч гэсэн өрөөндөө орж ирээд компьютер инээ тэрийг тавьчаад найзуудтайгаа гарч хоолны гудамж орж пиршгийн шиг хоол авч идсэн. Өсөөд байсан. Тийм ингээл турах хэцүү болж байгаа юм л да. Гэтэ идэх хэрэгтэй. Хавар болж байгаа цагт. Тэгээд найзуудтайгаа жоохон юм яриад тэр 7 хоногтой юу болсон инээ тэрийгээ яриад тэгээд эцэст нь өрөөндөө орж ирээд хувцас хийж амжаагүйсэн учраас газ хувцас хийчгээд тэгээд хувцас болохоор балкон дээр хийдэг. Тэгэл унтсан да. За ингээм миний влогтой байсан та бүхэндээ баярлалаа.